төмс шарах маш амархан арга зааж өгье. Нөгөө тосон шарахаар төмс чинь амар хортой гэдэг ба шүү дээ. Тийм болохоор тосгүй шарна. За тэгээд хийнэ. Хий. За наадах чинь энэ юу шүү. Давсан тий. За ингээд давс. Дахиад нэг хийчих. Болсон. Ингээл болоо заяа. За тэгэнгүүтээ нөгөө хоёроо хийчих нөх. За ерөнхийдөө бол улаан перц, хар перц хоёрыг яг ижил хэмжээтэй хийгээл. Тэгэл тийм нөгөө юу яадаг штэ нэг хичнээн минут хүт осмоос сайн яагаад шууд тосон тгээ шаарна гэдэг штэ тийм юм бол баахгүй. Ингээд нөө шууд ингээд хийчихнэ. Ангар амархан та нар өөрсдөө хийгээд сурчиндөө. За нэг хотон харыг хийчих. За ингээд хар перц. Ерөнхийдөө хар улаан ирчээг ижил хэмжээтэй байна шүү. Тэгээд ямар гоё амттай болдог гэж бодож байна. Яг тэгээд энэ нөгөө төмсөө энэ сетгэн дээр өрөөд байгаа байхгүй юу? Уул нь энэ нөгөө нэг листэн дээрээ ч хийсэн болно. Тэгтээ тэргүй пицца хийх гэж байгаагийнх цуг төмс шарчээ л гэж байна. Тэгээд нэг удаа тогоо хийгээл ингээ төмс шараад идчихэж байгаа юм. Пицца маань ч бас болчихно л гэсэн үг. За ингээд пиццатайгаа нийлүүлээ шарчнаа. Тэгэд юу нэг 20 минут орчим байхтай болно. Сайн болдог болж үлдээгээ шарчна. Амт нь бол тосон шарсантай адилхан гоё тийм хайрс тогтоод гоё амттай болд юм бэлээ. Тэгээд 20 минут шараал ингээд хараад ирж байгаа юм да. Ерөнхийдөө бол тийм гоё хайрс тогтоод амт нь бол нөгөө тосонд хайрсан төмснөөс ямар ч алгаа авахгүй. За тэгээд та хүмүүст туршиж үзээрэй. Маш амархан. За яаж амархан хийх вэ гэдэг бичлэгнүүдийг цаашд оруулна. Subscribe дарж өгөөрэй.